Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхэн од мөндөр сууг үзэх сонсогчдоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Адр анир нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телевизээр хүлээн авч үзэж сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbe Shop-оос ураатай, Wellbe, за мөн өдөр бүр шинэ ураатай төлөө шүү дэмж ажиллаж байна. Студид Зандан хүү Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв Вьетнамын дайны эргэн тойронд. Тийм манайхаар ч нөгөө Вьетнамын дайны тухай бас нэлээд ярьсан болохоор би зөв жоохон өөр юм ярих гэж оролддог. За Америкийн нэгдсэн улс 1776 онд энэ чинь тусгаар технологи зарлаад те. Тэгээд 1786 онд Жорж Вашингтоныг анхны ерөнхийлөгчөөр сонгосноос хойш энэ улсын түүхэнд нийт 45 хүн яг ерөнхийлөгчөөр ажиллаа. Одоо бол 47 дахь ерөнхийлөгч гэж ажилласан чинь 45 хүн нийт байсан. Тэгэхээр 47 дахь ерөнхийлөгч бол Трамп те. Тэгэхээр энэ 45 хүнээс буюу 45 ерөнхийлөгчөөс хамгийн богино хугацаанд ажилласан нь болохоор Уильям Хенри Харрис. Тэрээр ердөө 31 өдөр л ажилласан. Хөрх хатаагаар нас барсан. Тэгэхээр Харрисны адил энэ 45 хүнээс өөр 3 ерөнхийлөгч буюу нийт 4 ерөнхийлөгч сонгуульд хугацаа дуусах байхдаа нас барсан. Өвчний улмаас харин 4 ерөнхийлөгч яг алуурсныгаар дамиа алдсан. Ингээд 8 хүн хугацаас өмнө ер нь ингээд дуусгах чадаагүй. Харин цорын ганц ерөнхийлөгч албан тушаалаас огцорсон. Энэ бол 74 оны 8 сарын 9 буюу одоогоос яг 51 жилийн өмнө бас үйл явдал. Тэгэхээр энэ яагаад ерөнхийлөгчөөс огцорч байгаа гэдэг нь Вьетнамын дайны бас эргэн тойронтой жоохон холбогдох юм. Тэгэхээр Вьетнамын дай юунаас эхэлсэн бэ гэдгийг ер нь ярьж байгаа. Францын колонийн эзэн тус гэж байлаа. 500 гаруй жилийн өмнөөс ихтэй маш хүчрхэг эзэн тус энэ бол Хойд Америкт, Өмнөд Америкт, Хойд Африкийн бараг талыг нь ойрогт орондод гээд мүү болон газрын нутгийг колоничлсан. Тэгээд дээрээс гадна Зүүн Даз буюу Энтгэг хятадын хойг гэдэг одоо тэр Зүүн Дазын тэр хойгийг мөн колоничилж байсан. Энтгэг хятадын хойгийн колонд нь өнөөгийн ямар улсууд багтдаг гэхээр Лаос, Камбож, Вьетнам. Тэгэхээр тэр газрыг Францын Энтгэг хятад гэдэг нэртэй байсан байхгүй яг тэр колоничилж байхдаа. Тэгэхээр энэ Францын Энтгэг хятад гэдэг нэртэй энэ колони улсын нийслэл нь болохоор нэг хэсэг Ханой, нэг хэсэг Сайгон байсан. Сайгон гэдэг нь өнөөгийн хойш юм шүү дээ. Одоо бид нөгөө юу явахдаа Фукуокавта тий Сайгоноор дайрах. За энэ үед Франц үнэхээр их гүрэн байл. За ингээд олон зуун жил их гүрэн явлаа. Гэтэл 20 дугаар зуун болсон нацист Герман дэлхийн 2 дугаар дайныг нөгөө Польш руу халдан давталснаар эхлүүлсэн шүү дээ. Тэгэд тэрнээс ердөө хагасчлалын дараа 1940 оны 5 сард Франц руу давталж Францыг ердөө сар хагасын дотор буулган авцсан. Франц өөрсдөө энэ бол үнэхээр хүчтэй гэдэг байсан. Гэтэл сар хагасын дотор л Гитлерийн тэр амир хүчрэг аримч эзэлж байгаа юм. Ингэснээр юу болох вэ гэхээр Францын колони эзэнт хүрэн задарчиж. Яг л Франц нь өөрөө эзлэгдэж байгаа юм чинь. Тэр дэлхийд эрх чөлөөгөө авах боломж авахгүй байсан. Тийм байна. Манж чингүүрэн унахыг мэдэнгүүт нөгөө богд хаан маш яралтай нөгөө тусаар технологи зарладаг шиг байхгүй. Их гоё үйл явдал. Тэгэхээр Францчууд тэгээд ингээд бүгд ингээд юу яач штэ нөө тусаар технологи олох гэж хичээж штэ. Гэтэл 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд дууссан чинь нөгөө өнөө Францууд чинь одоо чинь Энтгэг хятадын хойгдох колоноос сэргэн гэж чичирсэн байхгүй. Хуучин шиг хүчрхэг ус байха болцсон штэ болно. Нөгөө даахгүй нөхө булуурана гэдэг шиг л одоо юм болох гэдэг байхгүй. Тэгэхээр мэдээжийн хэрэг Франц улсын энэ сулранд ороодох энэ мөчөд үндэсний үзэл сэргээд Өмнөд хятадын хойгдох тэр Лаос, Камбож, Вьетнам улсууд Францын ноёрхлоос чөлөөлөлтийг хүсгэн дамжиггүй. Ингээд Вьетнамаас Хошимин тэргүүтээ үндэсний үзэл одоо энэ чөлөөлөх дайныг манлайлж Хошимин бүтэн 8 жил үргэлжлсэн энэ дайн 1954 оны 5 дугаар сарын 7-нд Франц улс бууж өгснөөр Энтгэг хятадын хойгдох Францын колони дэглэм эцэс болж байгаа 54 онд. Гэтэл юу болсон гэхээр ердөө энэс 2 сарын дараа буюу 54 оны 7 сарын 21-нд нь Вьетнамос коммунистуудын дэглэмтэй Умард Вьетнам, анти-коммунистуудын талын Өмнөд Вьетнам гэд хоёр хуваагдсан. Ингээд Вьетнамын дайны эхлэл тавигдчих. Аимшигтэй. Энэ 2 дугаар хамгийн амар дайны нэг шүү дээ. Умард Вьетнамын болохоор зөвлөлт холбоод улс Хятад зэрэг коммунист улсууд хүлэнчөрнө, тэ дэмжинэ. Харин Өмнөд Вьетнамын болохоор Америкийн нэгдсэн улсын тэргүүтээ нөгөө одоо улсууд дэмжиж идэг. Умард Вьетнам нь манай улсыг хоёр хуваас нь байж башгүй эргээ. Бид нутгаа буцааж авна. Бид бол нэг Вьетнам гэд тэг өмнөдрүү дайралт эхлүүлчихгүй. Энэ үед
домино нөлөө гэдэг ойлголт улс төрчдийн дунд их хүчтэй байсан. Тэр нь яадаг гэхээр хэрв нэг улс коммунист засаглалтай болчих юм бол хөрш улсын дагаад коммунист засаглалтай болно. Тэрийг домино нөлөө гэдэг. Үүнд тухайн үеийн Америк нэгдсэн улсын улс төрчид бүгд итгэжсэн. Ер нь түүхээс харахад домино нөлөө үнэхээр байд. Тэгээд домино нөлөөнд Вьетнам ус тэр чигээр орчих үегээд Америк нэгдсэн улс өмнөд Вьетнам тусалж эхлэхгүй юу? Ер нь Хойши Минийг бүр Францтай байлдаж байх үед л Америк нэгдсэн улс Францыг санхүүжүүлж байсан. Ер нь бол тийм болохоор үржлүүлэн санхүүжүүлсэн гэсэн үг л дээ баг. Харин Умард Вьетнам нь болохоор өөрсдийн хийж байгаа дайнаа үндэсний чөлөөлөх дайн гэж ойлгож байсан. Энэ ч зөв юм. Үүнийг нь зөвлөлт холбоот ус Хятад санхүүжүүлсэн. За ингээд энэ аимшигтай Вьетнамын дайн Америкийн нэгдсэн улсын 5 ерөнхийлөгч дамсан үнэхээр амар дайн болсон. Маш урт. За эхний 5 ерөнхийлөгч нь Харри Трумэн. Энэ нөхөр чинь нөгөө Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяхыг тэр тушаал өгсөн нөхөр байхгүй. Аимшигтай. За ингээд 1947 оноос ерөнхийлөгч Трумэн коммунизмын уршихаар доройтсон тэр орнуудыг сэргээн босгоход Америкийн нэгдсэн улс туслана гэдгийг зарлажээ. Энд нь тэгэхээр Вьетнам ч гэсэн мөн хамаатай гэсэн үг. Гэтэл 1950 онд Солонгосын дайн эхэлчихэж шүү дээ. Тэр үеэр бүгд найрамдах Хятад ард улс болон зөвлөлт холбоот улсын зүгээс Вьетнам руу тусламжийн цуваа илгээж байгаа. Ингээд Вьетнам коммунист орнуудын тусламжийг нэгэнт авсан учраас тэдний адил социалист системд улс болох мангар өндөр магадлалт болчих. Харин Америк нэгдсэн улс болохоор Вьетнамыг өөрийн адил капиталист улс болгохын тулд Вьетнам руу энэ Харри Трумэний үед 35 цэргийн зөвлөхийг илгээж байгаа. 35 цэргийн зөвлөх нэмэх нь олон сая Америк долларын тусламж. За яг энэ үеэс Америк нэгдсэн улс Вьетнамын зөрчилд ингээд гүн гүнзгий оролцох эхлэл тавигдчихж байгаа байхгүй. Энэ гадаад улсын бодлогод хамаагүй бүр төв алгасаад Америк нэгдсэн улс те. Тэгэхээр Трумэний засаглалын төгсгөл үед юу болсон гэхээр Америкчууд энэ Францын дайны санхүүжилтийн 3/1-ийг бүрдүүлж байснаа яванда бүр энэ тоон 80% хүртэлтэй. За ингэж байж л дараагийн ерөнхийлөгч гарч ирнэ. Хоёр дахь нь энэ болохоор Дуайт Эйзенхауэр тий. Эйзенхауэрийн үед болохоор Франц улс Вьетнамд ялагдаад Вьетнам улс нь өмнөд Умард гээд хоёр хуваагдчихсан. За нөгөө Эйзенхауэр чинь домино нөлөөнөөс нөгөө айсандаа өмнөд Вьетнамын засгийн газарт маш их хэмжээний зэвсэг мөнгөнд тусламж үзүүлж эхлэхгүй юу? Тэгэхээр өмнөд Вьетнам руу илгээсэн цэргийн зөвлөхийн тоо анх 35 байсан шүү дээ. Өмнөх ерөнхийлөгч үед Эйзенхауэр үед зөвлөхийн тоо 1000 хүрчих. 1000 зөвлөх, цэргийн зөвлөх. За ингэж байжгаад Джон Кеннедиг ирүү эхэлнэ. Ерөнхийлөгч. Кеннедигийн үед цэргийн зөвлөхийн тоо 16000 хүртэ. Кеннеди ерөнхийлөгч байх хугацаанд өмнөд Вьетнамыг тэрэлт тонгоц, нисдэг тэрэг, хуйгц тээвэрлэгч, голын эргүүлийн зав зэрэг, дайны зэвсгүүд үе болон зэвсгээр хангад. За ингээд Джон Кеннеди бодуулна тийм үү. Тэгээд Линдон Джонсон ерөнхийлөгч болно шүү дээ. За шинэ ерөнхийлөгч Линдон Джонсон өргөн хүрээтэй дайны үйл ажиллагаа явуулах эрх олгохыг Конгрессыг аль биесээр хүсдэг. Өргөн хүрээтэй. Тий. Одоо бүр яг дайн болно гэсэн. Энд ч дайн болж байгаа угаас. Америк нэгдсэн улсыг бүр яг ингээд дайны байдал шууд татварлмаар байгаа юм. Одоо зөвхөн туслах биш. Тухайн үед яасан гэхээр өмнөд Вьетнам үнэхээр мөхлийн ирмэг дээр байсан учраас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч 1965 онд цэргээ дайнд оруулахаар Вьетнам руу илгээчихдээ. Ингээд 1967 оны үед Вьетнамд Америк цэргүүдийн тоо хэд болсон гэж бодож байна. 500 мянга. 500 мянга орчим Америк цэрэг тэнд алба хааж, байлдаж, амь өргөдөж хэдэн мянгаараа бүр. Тиймээс тухайн жилд Америк даяар дайны эсрэг жагсаалууд энэчээс өрнж эхэлж байгаа юм л да. Гэсэн ч Америкийн нэгдсэн улсын эрх баригчдад болохоор ямар ч үнээр хамаагүй энэ дайнд заавал ялах ёстой гэсэн хатуу байр суурин дээр бат зогсоор байсан учраас цэргүүдээс хатахгүй улам нэмэлг. За ингээд Линдон Джонсон чинь дайнд хит их хүчин чармаалт гаргаж ирсэн учраас түүний нэр нь баг дайн гэдэг үгтэй адилхан сонсогддог болсон тухайд. Ингээ энээс болоод 1968 оны сонгуулиар цааш хугацаанд дуусаад уул нь 4 жил ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүү дахиад нэг сонгуульд ордог доо ерөнхийлөгч нар тий. Гэтэл өөрийнх нь нэр нь дайнтай яг адилхан болцсон. Хүн болго эсэргүүцэж учраас 68 оны сонгуульд дахин нэр дэвшээгүй. Ингээд өнөөдрийн гол баатар Ричард Никсны үеийг хэлж цааш ерөнхийлөгч болж.
Ричард Никсон Америкийн нэгдсэн улсын 39 дахь ерөнхийлөгч болж гарч ирэхдээ би Вьетнамын дайныг дуусгана гэж амласан байхгүй. Гэвч энэ амлалт нь ердөөл түүний сонгуулийн сурчлагад төдий байсан ба. Хүмүүс тэгэд итгэхэд ерөнхийлж болгоцсон. Никсон харин яасан гэхээр Вьетнамын дайныг дуусгана гэж ерөнхийлж болж гарч ирсэн мөртлөө худлаа ярьсан. Ерөнхийлөгч болсныхаа дараа агаарын довтлооны бүр маш эрчимтэй явуулаад жишээ нь 1972 оны сүүлээр хойд Вьетнамын хотуудад цохилдохтой 36 мянган тонн бөмбөг дэлбэсэн байгаа шүү дээ. Ингээд цаашаа бүр аимшигтай бол. За хоёулаа хамтран ажиллаад танилцуулаад би тэр нэг энэ нөгөө агаарын цохилтоос болсон нэг бүсгүй түүхийг ярьж иг. За. Аим. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлхэ шуманд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлхэ Улаанбаатар хотод 22 салбартаагаар үйл ажиллагаагаа явуулдаг. За одоо Дархан хотын сонсогчдод маань анхаарлаа хандуулаарай. Дарханд салбараа нээж байна. Тэгэхээр өдөр бүр шинэ үрээтэйгээр та бүхэндээ гайхалтай гоё цэвэрхэн орчин дээрээс нь одоо амт чанарын хувьд одоо юу ярих вэ Түлхэ шүтээ. Тэгэхээр дарханчуудад маань ойртод ажиллаа. За нээлттэй урамшуулал гэдэг гоё урамшуул зарласан байна. 25 оны 12 сарын 8-наас 12 сарын 14-ний хооронд тэгэхээр нэг юм 6 хоногийн хугацаанд та 60 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийсэн бол эхний 50 үйлчлүүлэгч энэ тамаатай 100 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийсэн эхний 50 үйлчлүүлэгч өдөр бүр тансаг амтад бэлгийн эзэн болох нэ. За дээрээс нь шинэхэн бэкери амтад кофе тэгээд лайв перформанс гэдэг одоо DJ live performance гэдэг та бүхэндээс хөгжмийн хэмлийг хамтд намттай хослол мэдрүүлэхээр сюрприз бас барьж байгаа юм байна. За салбарын цагийн хуваар Дархандаа 8-аас 21 цаг 30 минут хүртэл ажиллана. За байршлын хувьд Дархан хот Gin Business Center Дархан олон улсын худалдааны төвийн яг хойдолтой гэсэн үг шүү манайхаа. За дээд зэрэглэлийн тансаг хамт шинэ орчин шинэ мэдрэмжийг хамтдаа мэдэрцгээхийг хүсвэл Дарханыхан манаас очоорой. Тэгээд сүүлд гараад байгаа нөгөө сүн кремтэй бэлэн байгаа даа. За баярын өдрүүдээ ширээгээ жимхийг эсвэл төрсөн өдөртөө нэг тийм ялан амтанд дургүй хүмүүс нь бол ийм шинэхэн сүн кремтэй strawberry queen мэтийн одоо ийм 3 төрлийн загвартай айгүй өрхөн сүн кремтэй тортнууд бас гарч байгаа шүү. За 75 10. За эсвэл TLG-ийн мэн вебсайтаар нь ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Би нодон энэ яг одоо энэ хойшоо минь хот буюу хуучнаар Сайгонд очиод тэгээ гудамжаар нь явж исэн түлээжүр гэсэн хэрэг. Тэгэхээр би зориуд нэг орж үзээд яг л Монголд байгаа юм шиг юм бэл. Бүх юм нь энэ чинь дэлхийн стандарт болохоор бүх юм яг адилхан. Ингээд тэр лангу байгаа, тэр амт шимтэн яг ингээд яг бүх юм адилхан. Солонгос байна уу, харин Вьетнамд байна уу, Монголд байна уу, Дарханд байна уу бүгд яг нэг амттай юм бэл. Монголчилчдгүй нь гоё юм те. Харин тийм бэл. Цаанаас стандарт гэдэг юм те. За тэгэхээр маань нарийнч нэгэн аимшигтай зураг одоо харуулнаа. За сонсож байгаа хүн зөв үзээгүй сонсож байгаа хүн байвал энэ нэг за юм нэг зам байгаа, авто зам. Тэр замын ингээд уртаа зам. Тэгээ цаадлал нь ингээд дайны утаа, маш их утаа байгаа. Тэгээд тэр цаанаас ингээд бөөн хүүхдүүд өөлдсөн. Маш их өвдөлт мэдэрсэн болтой. Ингээд өөлээд ингээд нүцгэн бүр шалдан. Ингээд жоох хүүхдүүд. Тэдний ард ингээд Америк цэргүүд тий бууга урцсан алхаад явчих. За энэ нэг аимшигтай зургийн энэ түүхийг ярих чинь. Тийм байна одоо зураг ирж байна. Энэ юу болсон гэхээр амар зураг байна. Тийм байна. Маш их уугаа шүү. Энэ яасан гэхээр 72 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хойд вьетнамчуудад эзлэгдээд байсан зүүмд Вьетнамын Тай Нин гэдэг аймгийн Трам Бан гэдэг хотыг өмнөд Вьетнамын нисэх хонгоцууд Напалм гэдэг галт бөмбөгөөр бөмбөгдсөн. Энэ үед зам дээр гүйж яваа бөмбөгтөлтөнд өртсөн хүүхдүүдийн дунд нуруундаа маш их түлэгдэлт, маш их гэмтэл авсан нэгэн охин нүцгэн өөлж орилон гүйж яваа зураг. Энэ зургийг Associated Press-ийн гэрэл зурагч Ник Ут гэдэг одоо нөхөр өөрийн камертаа буулгасан энэ. Энэ гэрэл зураг нь 1972 онд хэвлэлд ямар нэртэй гарсан гэхээр The Terror of War буюу дайны аимшиг гэдэг нэртэй нийтлэгдээд маш олон хүний анхаарлыг татаад дайн гэдэг энэ аимшигтэй зүйлийн аюул занал айдас түгшүүрийг олон хүмүүст бодитоор харуулж чадсан. Тийм учраас 73-нд полицийн шагналыг энэ зургаараа халуун цэгт авсан фото зураг төрөлд хамгийн шилдгээр нь шалгаж авсан. Ийм аимшигтай зураг буулгасан учраас энэ зурган дээр гол дүр болсон энэ охин багц. Энэ охин бол түүхэнд Napalm Girl буюу галт бөмбөгийн охин гэдэг нэрээр үлдсэн Fancy Kim Phuc гэдэг бүсгүй. Гол нь би нэг Вьетнам хүн биш учраас уншиж чадахгүй байна л да. За иймэрхүү нэртэй. Kim Phuc гэдэг явж. Энэ зурган дээр хөөрхи Kim Phuc охин 9 настай байна. Тэгээ 9 настайдаа хэсэг дөрвөсгийн хамтаар өмнөд Вьетнамын цэргүүдийн хамгаалтанд нөгөө орцсон байсан Каудэ гэдэг сүмд оргиж исэн байхгүй. Тэгсэн чинь өмнөд Вьетнамын агаарын хүчнийх нь
энэ хэдийг дайснууд гэж андуурн довтлоод Напалм гэдэг ерөнхий нэртэй боловч энэ Цельсийн 800 хэмээс 1200 хэмийн халуун үсгдэг тийм дэлбэрдэг гелийн бөмбөг хийцэн. 100 градусын бид нар болсон суусанд гараад ирэхэд ямар гэдэг вэ? Тэрийг 1000-аар үгүй ахаад 10-аар үржил. Тийм халуун. Бөмбөгтлөнд энэ Ким Фукийн 2 үеэл болоод хамт байсан өөр 2 иргэн амь үрэгдсэн. Энэ охин амьд үлдсэн. Гэхдээ Ким Фукийн бүх хувцсан шатаад бүр хамгийн аимшиг буюу 3 дугаар зэргийн түлхэгдэлд авчихгүй. Тэгээд өмнөд Вьетнамын цэргүүдийн хамгаалтанд ор аюултай бүсээс зүхтаж байгаа энэ үед нь нөгөө зурагч Никуд энэ зургийг дарцсан. Тэгэхээр тухайн зураг Вьетнамын дайныг хамгийн аимшигтаар харуулсан зургуудын нэг болсон. Ким Фук олон жилийн дараа өгсөн ярилцлаганд гэхдээ амьд үлдсэн шүү. Азтай. Ярилцлагада яг тухайн зургийг авахулах үедээ одоо Вьетнамаар яг яаж хэлдэг юм бэ? Нонква гэд маш халуун байна гэд тэгж орилж гүйж байгаа яг хэсэг нь энэ. Нью-Йорк Таймс-ийн редакторууд одоо хэвлэх гээд шүү дээ. Сонин дээр. Тэгэхээр нүцгэн хүүхэд бүхий энэ зургийг бүр нийтлэх хэсэгт эргэлж ийсэн баг. Тэгээд эцэст нь ярьчаад за ерөөсөө л нийтлээ. Ингээд маргааш өдөр нь эхний нүүрэндээ нэг баг зэрэг л одоо зургаас нь жоохон тайрсан тэр зургийг тавьсан. Тэгээд Америкт шууган болчих. Тэгээд энэ чинь дараа жил нь дэлхийн мэдээний хамгийн шилдэг зураг боллоо шүү дээ. Гэрэл зургийг дарсны дараа энэ уут гэдэг энэ зурагчин Ким Фук болон бусад чаргацсан хүмүүсийг Сайгон буюу одоогийн Хойшимын хотод Барский эмнэлэгт хүргэж өгсөн ба өөр зурагчин байна. Тэгсэн Фукийн түлэгдэл бүр маш хүнд байсан учраас бүр шархаа дааж гарах хэсэг ч хэрэгэлзээтэй байсан. Гэтэл охин 14 сарын турш эмнэлэгт хэвтээд 17 удаагийн арьс шилжүүлэн суулгах гэх мэт маш хүнд мэс засал хийлгэсний эцэст эмнэлгээс гараад гэртээ ирч чаддаг. 17 удаагийн арьс шилжүүлэн суулгах гэдэг юу гэсэн үг вэ? Түүний ихэнх үед хит хитэн мэс заслыг Финляндийн их мундаг пластик мэс засалж Арне Ринтала гэдэг ийм мундаг эмч хийсэн юм байна л да. Тэгвэл Ким Фук 1982 онд бүр энэ чинь дайнаас тий 10 жилийн дараа одоо баруун Германы Людвиг Шафн гэдэг тусгай зорилтын эмнэлэгт эмчлүүлсний дараа л арай нэг зөв хөдөлдөг болсон гэж байна. Тэр үедээ ч таталтаад бүр хөдөлж чадаагүй 10 жил. Зурагчин Ким Фукийг Сайгоноос явтал нь энэ хоёр байн гуйсдаг гэсэн. Тэгээ одоо ч энэ ч амьд. Одоо ч тэр хоёр хоёул амьд. Одоо ч тэд 7 хоног бүр уцаар ярьд. Хоорондоо. 72 онд гарсан энэ сонинд гарсан зургийг харсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Никсон өөрийн тамгын газрын дарга Хайлден мантай ярьж байгаа аудио бичлэг үлдчихгүй. За. Энэ зургийг харчаад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Никсон юу гэсэн гэж би энэ зургийг бодит гэж бодохгүй. Үүнийг зассан болов уу гэж бодож байна гэдэг аудио бичлэг нь гол ил гарцсан. Ямар хэрэгсэн. Тэгсэн чинь үүнийг мэдчихэд нөгөө зурагчин уут маш ундуудсан ба. Ерөнхийлөгч Никсний эргэлзээнд хэлэхэд миний болоод бусад хүмүүсийн хувьд энэ зураг илүү бодит болох боломжгүй байсан шүү. Энэ зураг бол Вьетнамын дайнтай адил яг бодит зураг. Миний буулгасан энэ Вьетнамын дайны аимшигыг засах угаасаа шаардлага байхгүй. Айж сандарсан энэ бяцхан охин одоо ч амьд байгаа. Өнөөдөр тэр гэрэл зургийн жинхэнэ болохыг нь гэрчлэн оршинж байгаа. Оршин амьдарч байна. Ким Фукийн нэг хормыг буулгасан энэ зургийн эргэн тойронг би хизээч мартахгүй. Эцэст нь энэ зураг бидний хоёулангын амьдралыг өөрчилсөн юм шүү ноён ерхийлж байгаа байхгүй. За энэ Ким Фук нь болохоор 1963-аас 1975 онуудад өмнөд Вьетнамын иргэншилтэй байжгаад тэгээд 75-аас 1997 он хүртэл Вьетнам улсын иргэний статустай байсан юм. Харин 97-оноос өнөө хүртэл Канадын иргэншилтэд амьдарч байгаа. Юу болсон гэхээр Фукийг анагаахын чиглэлээр сурч байхад Вьетнамын коммунист засгийн газар сургуулиас нь гаргацсан. Яаж байгаа юм бол суртал ухуулахад ашиглах гэдэггүй нөө коммунистууд чинь тэр үед бүр Фук бүр амиа орлогот ховж ирсэн гэж байна шүү дээ. Нөгөө хүссэн сургуульд аач явж чадахгүй ингээд нэг суртал ухуулах энэ дайн Америкууд энэ охиныг яасны хардаа гэд энэ бүсгүйг яасны хардаа гэд ийм сурталгааны нэг бүсгүй болгоцсон. Тэгтэл цаа чинь 1986-нд Кубад үржлүүлэх сурах боломж олчихгүй. Тэгэхээр нь тэндээ сурч байгаад ирээдүйн хань болох буй хуй тоонтой танилцсан баг. Ингээд хэд 1992 онд гэрлээд Москвад бас хараа тэмдэглэнэ гэж яваад тэнгууд нөгөө виз нэг гараад байсан байхгүй. Тэгтээ Нисхонгоц нөгөө өөрийнх нь түршээ цэнэглэхээр Канадын Ньюфаундленд мужийн Гандер хотод зогсохгүй. Тэр үед нь онгоцноос нь буугаад цуцсан. Канада улсаас улс төрийн орган зүсээд Канад мэдээж өгч байгаа байхгүй энд. Одоо хосууд
Канадын Онтарио мужийн Аякс хотод 2 хүүхдийн хамт амьдардаг. Зөв шийдвэр байна тий. За ингээд 97 онд Америкийн нэгдсэн улсад анхны тийм Ким Фукийн санг дайнд нэрвэгдсэн хүүхдүүдэд эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор байгуулсан байна. Өөрийнх нь нэрмжтэй мундаг. Бодлого бүр өөр олон ижил нэртэй сангууд энд тэнд байгуулагдаад Kim Fook Foundation International гэдэг байгууллаганд ор нэгдэжээ. Сангийн хүрээнд олон радиогийн нэвтрүүлэг болон бусад дайны хохирогчдод сэтгэл зүйн дэм өгөх, урам өгөх нэвтрүүлгүүд өөр хийж байснаас гадна 2003 онд Иракийн дайны үеэр бөмбөгтөлтөнд бүр хөөрхий 2 гараа алдсан Али Аббасыг Канадад эмчлүүлсэн гэх мэт ингээ буйны ажлууд маш их зохион байгуулсан ба. Ингээд Kim Fook ЮНЕСКОгийн сайн санааны нийлжээр ажилладаг одоо. Түүний хамтын ажиллагааг нь энэ ийм гоё өгөөмөртэй өөрөө ийм их зол үүссэн шүү дээ. Үүнийг нь үнэлээд 2019 оны 2 дугаар сарын 11-нд Дрездний их тайвны шагналаар шагнасан ба. За ингээд нэгэн олон танигдсан зургийн түүхийн эзний амьдрал ийм сайхан өрнөж байгаа. Энэ витамин D-ний эргэн тойронд гэдээ би зөвхөн нэг хүнийг л авч шээ. Энд ч хэдэн сая хүн ямар гонигтай тэ хороог өргсөн билээ. Яг үнэ. За тэгэхээр Никсон яагаад огцорсон бэ? Тэгвэл 60-аад оны сүүлээр витамин D-ийг эсэргүүцэхэд хаан сайгүй газар мэдээж авчихсан те. Зөвхөн Америкийн нэгдсэн улс биш энэ чинь. Монголч болж илаа шүү дээ. Дэлхийд даяарлаа. Айрмын сахилга, дэг журам мууцц нэг Америкийн. Нөгөө 500 мянган нөгөө хүнтэй айрмч нь дэг журам үнэхэр мө. Тэнд юу болсон хар тамхины хэрэглээ үнэхэр өссөн. Арьс өнгөөр ялварлах үзэлч гисэн тэр айрмд дэлгэрсэн. Офицеруудын тушаалагч үл тоомсорлол нэгсэн. Яг тэр энэ өдөр бол аим шиг гарч байгаа байхгүй. Бодолтой. За би яг өнөөдөр инхээдэг баг би тур байжгаад цаад хоёр чинь миний амиа алдах харна гэсэн үг. Эсвэл би тэр хоёрыг харж болно шүү дээ. Тэр хүн ухамсар таах боломжгүй болж ирж байна. Энд чинь аим шиг солиорлохгүй. Тэгэхэд энд чинь тэнгууд хар тамхины хэрэглээ чинь өсдөг юм байна шүү дээ. Ийм аим шигыг би мартаж чадахгүй шүү дээ. Би зөвтгөж байгаа юм биш. Утга нь ер нь энэ маш их замбрааг байдал газар авч. Тэгээ офицеруудын тушаалыг би тооморчгүй баг. Ийм аим шигтэй зүйл намайг тий явуулсан. Хүчээр хитэн ус төрчдөөс болж 10 хэдэн жил үргэлжилсэн байна. Тэгээд тийм өөр таалагдахгүй офицероо тулааны үед араас нь хорох явдал хүртэл гардаг болсон. За ингээд ер нь өмнөд Вьетнам тисчүүлдэхгүй тодорхой болчих. Хайштай өмнөд Вьетнам тий ялагдах нь тодорхой. За ингээд нөгөө Никсон чинь цэргүүдээ багаагаар Вьетнамаас гаргаж эхлэхгүй. Гэтэл энэ үед юу болсон гэхээр бүр кинонод уран сайхны Холливуд амар гоё кинод би нэр нь марчиж. Пентагоны нөгөө нууц баримтуудыг бүр аимшигтэй гэж хэлж болохоор нууц баримтуудыг Нью-Йорк Таймс сонин хэвлээд эхэлчихдэг байхгүй. Яаж олж авсан бүүмд. Маш нууц баримтуудыг Нью-Йорк Таймс шууд дайнтай холбоотой. Яасан гэхээр нөгөө Трюмний үеэс ахуулаад Эйзенхауэр, Джон Кеннеди, Линдон Джонсон, Ричард Никсны засаглалын Вьетнамын дайны баримтуудыг нөгөө сончин цуурлаар нийтлээд эхэлсэн. Жишээ нь эн чинь хажууд нь Лаос, Камбож гэдэг улсууд байгаа те. Яг үндэ эн чинь дайн татагнаар орсон байхгүй. Америкчууд өөрсдөө энэ аимшигтай дайнд тэднийг татан оруулсан тодорхой болсон. Тэд нар маш их хохирол амссан байхгүй энэ Лаос, Камбожууд. Тэгсэн чинь Америкчууд энийг зориуд хийсэн бас харсан. Pentagon Papers гэдэг кино юм байна. Тий, яг тийм. Ер нь энэ дайнд Америкийн нэгдсэн улс ялагдах нь тодорхой байсан ч гэсэн бүхэлдээ энэ арт түмэндээ тий Америк ялна гэж худал ойлгуулад дайныг зориудаар үргэлжлүүлээд байсан илэрчгүй Нью-Йорк Таймсаас тэрийг дэлгэцсэн. Ингээд Нью-Йорк Таймсыг тэгсэн чинь шүүгдцээ. Нөгөөдөл чинь. Ингээд тэгээд нөгөөх нь цуурлаар хэвлэгдэгэ болсон чинь араас нь тэгсэн чинь өнөө материалуудыг Вашингтон Пост гэд бас босод сонгууд хэвлээд. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын түүхэнд хин чөлөөт сэтгүүл зүүн хамгийн гоё, хамгийн бахархалтай үйл явдал энэ. Киног нь хэрэгээ гаргасан үе шүү дээ тий. За ингээд тэгэхээр яах вэ гэхээр энэ мөчөөс нөгөө ерөнхийлөгч солиорд эхэлчих Никсон чинь. Яаж яваад ийм чухал маш нууц материал задарч байгаа. Хэрв ийм хэмжээний нууц задарч байгаа бол миний ч бас нууц задарна гэсэн үг гээд Никсон ботсон ойлгомжтой. Ингээд маш нууц тагнуулын үйл ажиллагааг өөр эхлүүлчихдэг. Яасан гэхээр тагнуулын төв газрыг татан оролцуулж болохгүй. Өөрийнхөө энэ хажимда. Хувийн эрх ашиг. Тэгэхээр энэ бол өөрийн эрх мэдлийг хэтрүүлж эхэлсэн гэсэн үг. Ядж байхад 1972 онд ерөнхийлөгчийн сонгуул болох гэдэг. Өөрөө ахиад бас эн чинь дэвшин штэ. Өрсөлдөгч Арслан намын нэр дэвшиж байгаа байранд хүртэл сонсох төхөөрөмж тавьсан байна. Тэр штаб нь
Watergate гэдэг зочид буудал барилжсэн ба. Өнөө сонсох төхөөрөмж нь ажилддаг. Тэгэхээр солиулыгээ 5 хүнийг авааччихгүй. Яг энэ үеэр уг байрны хит хитэн хаалганы цоож ажиллагаагүй болоод байгааг аюулгүй байдлын ажилтан мэдээд цагдаа дуудлага өгсөн чинь өнөө 5 нөхдөг чинь бариад авцсан. Нөө Никсний явуулсан. Чангас төхөөрөмж засгаад. Өнөө хулгайчдын халаасанд цагаан ордны утасны дугаарууд бас бэлэн мөнгө байсан. Энэ Никсэнтэй хамаатай юм биш үү гэдэг хардлага төрүүлжгүй. Гэтэл Никсэн баг би цусаар хандгаалж байна. Би энэ явдалтай ямар ч хамаагүй гэдэг амар тангарах тавиад харна. Ард түмэн итгээд ахад ерөнхийлж болох штеп 72-нд. Йоо. Нөгөө хулгайчдын бэлэн мөнгнөөс гадна банкны данс, мөнгөний чек зэргийг шалгаажсэн чинь бүгд 1972 оны сонгуультай холбоотой ялангуяа Никсний сонгуульд хандив гэсэн мөнгөтэй холбоотой гэдэг нь гараад иртээ. Сонгогдсны дараа. Тий. За ингээд хамтран ажиллаж байгаа дараа би Цолмон Баатар гэдэг хүн Facebook дээр 2018 онд Watergate зочид буудалд өөрөө тэнд амарч байхдаа энэ хэргийн тухай дэлгэрэнгүй гоё пост бичсэнийг би өөрөөс нь зөвшөөрөл авч чадаагүй л дээ. Гэхдээ яг би уншиж байгаа. Ямар сонирхолтой юм бэ? За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbe Shop-ос ураатай Wellbe маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр үзэг сонсогчид маань өглөө болгон ашигтай бактери ууж хөвшья гэж бид уриалж байгаамаа. За ерөөсө хүний эзэн дагуулагдах ашигтай бактери нь дархлааны тогтолцооны 90%-ийг бүрдүүлж байна. Тийм болохоор та ашигтай бактерийг өдөр тутамдаа тогтмол хэрглэж хөвших юм шүү. Ингэснээр одоо жижиг үйлдэлээр том одоо ирээдүйд ашигтай хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Gadpron дархлааг дэмжин гидсний бичил орчныг тэнцвэржүүлнэ. Тэгээ би ерөнхий эрүүл байдлыг хангах үйлчилгээтэй солонгос өндөр чанарын бүтээгдэхүүн байгаа. За нэг удаагийн хэрэглээ бүрт том хүн зориулсан төрөл нь бол 24 энэ ч одоо сая тэрбум. Ямар их юм бэ? 24 тэрбум ашигтай бактери агуулсан бол хүүхдэд зориулсан төрөл нь 16 тэрбум ашигтай бактери агууламжтай байгаа. За найрлагандах энэ лактобацил гэж хэлдэг. Лактобацил болон бифидобактери нь зөвхөн дархлаанд төдийгүй таны сэтгэл санааг хүртэл өөдрөг байхад бас нөлөөлнө. За энийг та тогтмол хэрэглэснээр дархлаагаа дэмжин үе өвдөх гээд байдаг тэр байдал чинь буурна. Гидсний бичил орчин тэнцвэр чинь хоол боловсруулах үйл ажиллагаа сайжрах юм аа. За маш олон давуу талуудтай байгаа. Та ерөөсөө хамгийн ойр байгаа эмийн сангаасаа бүх эмийн сангуудаар худалдаалагдана. За Сүхбаатар дөрөг Шангрила малын 2 давхарт BT авины тасаг дотор бас Wellbe Shop ажиллаж байгаа. Салбар 2 нь болохоор тусгаар тогтнолын ордны баруун талд Централ таврын 2 давхарт Wellbe Shop бас байгаа шүү. За 7711 71 70-ны утасны дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа Wellbe Shop-та. За баярлалаа. За энэ яг Г Цолмон Баатар гэдэг. Би зүгээр өөрөөс нь зөвшөөрөл аваагүй Цолмон Баатар ирээдүйд сонсвол уушлаарай. Яг зүгээр нэг гоё пост байсан болохоор энийг түгээч гэж зүгээр бодоод яасан. 2018 оны 8 сарын 8-ны пост. Watergate зочид бодол гэж. 1972 оны 6 сард Америкийн нэгдсэн улсын 37 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагын үеэр Вашингтон дахь Арсан намын төв байранд сонсох төхөөрөмж байрлуулах гэсэн орлого гарчээ. Энэ хэргийг илрүүлж шүүн талсныг Америкийн түүхэнд Watergate-ийн хэрэг гэж нэрлэсэн юм. Холбооны мөрдөх товчоо Вашингтон хотын Watergate зочид буудалд байрлуулсан Арсан намын үндэсний хорооны тэр төв байранд сонсох төхөөрөмж байрлуулсан гэх үндслээр 5 хүнийг саатуулжээ. Америкийн нэгдсэн улсын 37 дахь ерөнхийлөгчийн сонгуул болоод 4 сарын хугацаа үлдсэн байлаа. Хууль бус энэ хэргийн цаад эзний олох даалгаврыг холбооны мөрдөх товчооны тусгай хороонд өгсөн байна. Watergate-ийн хэргийг мөрдөхөр байгуулсан тусгай хороог холбооны мөрдөх товчооны орлогч дарга Марк Фельд даргалав. Watergate-ийн хэргийг мөрдөн шалгах явц бүтэн 2 жил үргэлжилжээ. Вашингтон пост сонины сэтгүүлч Боб Вудвард, Карл Бернстайнер энэ хэргийн талаар өөрийн мэдээлэгчийн дамжуулсан бүхнийг сонин хэвлэл тогтмол нийтэлж байлаа. Ингээд 1972 оны 11 сард ерөнхийлөгч сонгуульд бүгд найрамдах намаас Ричард Никсэн ялалт байгуулав. 1973 оны турш Вашингтон пост болон бусад сонин хэвлэлээр Watergate-ийн хэргийн талаар ноцтой мэдээлэл гэхдээ цацагдсан хэвээр л байлаа. Гэвч ерөнхийлөгч Никсэн мэлцээр л байв. Ингээд Америкийн нэгдсэн улсын Сенат сонин хэвлэлийн мэдээлэлд үндэслээд Watergate-ийн хэрэгт анхаарлаа хандуулсан ба. Америкийн нэгдсэн улсын Сенат өөрсдөө. Ингээд 73 он ихээр Сенат Watergate-ийн хэрэгт ерөнхийлөгч Никсэн болон түүний засаг захиргааны хүмүүс оролцсон байж болох юм гэдэг таамаглал дэвшүүлсэн ба. Гэвч ерөнхийлөгч Никсэн мэлцээрлэв. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Никсэн болон түүний засаг захиргааныхан Watergate-ийн хэргийг судлах ажлыг зогсоохын тулд хууль хүчний байгууллагуудыг хөдөлгсөн ч гэсэн сансандаа хүрч чадаагүй. Олон нийтийн оролцоо чөлөөт хэвлэл мэдээллийн анхаарлаас гарч чадаагүй. Цагаан ордны эзэн
Энэ нөхөр тагнуулын тусгай баг байгуулад өрсөлдөгчийн үйл ажиллагааг тагнаж, чагнаж байсан мөрдөн байцын үед нөгөө тодорхой болж нөгөө нээлттэй сонсох үеэр эдгээр нь олон нийтэд бүр ил болчихж байгаа. 73-ны 1 сард Watergate зочд буудал чагнах төхөөрөмж байрлуулсан хүмүүсийг одоо ингэ шүүх хурал эхэлж байгаа юм байна л д. Шүүх хурлын хамгийн гол нь Америкийн нэгдсэн улс даяар телевизээр шууд амжилт үзүүлсэн. Вау, наадах ч ямар гоё юм. Тий. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Никсны ойрын дотны зөвлөх Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор Никсийн сонгуулийн сурчлагын багт ажиллаж исэн санхүүгийн асуудал эрхэлсэн дарга гэд 68 өндөр дээд албан тушаалтнууд уг хэрэгт холбогдоод хүний эрх зөрчсөн гэдэг хэрэгт буруутай нотлогдож байгаа. Энийг Америкт хариуцсан. Америкийн нийт иргэдийн 80% үтсэн гэдэг баг шүү энийг. Энэ телевизээр. Тэгэхээр Арслан намын хүсэлтээр бүгд найрамдах намын зарим өндөр албаны түвшиндийн ажил байдлыг бас шалгасан ба. 73 оны 4 сард ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын тэргүүн Боб Хелдман, ерөнхийлөгчийн дотоод бодлогын зөвлөх Джон Эрлихман, Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор Ричард Клендинст нар ингээд албан тушаал согцорч 74 оны сүүлээр тэдний 3 шорон цух ял авчихсан бүр. За ингээд 74 оны 2 сарын 6-нд Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчийн танхим ерөнхийлөгч Никсэнд итгэл үзүүлэх хэсэг асуудлыг хилцдэг. Шүүх Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд байгаа тэр Арслан намын байранд нөгөө нууцаар хийсэн бичлэгийг өгөхийг тушаадаг байхгүй шүүх. Бүр ингээд Никсэнд за наад бичлэгээ одоо өг гэд. Тэгсэн чинь энэ үед ерөнхийлөгч Никсэн хамгийн эцсийн мэлзээгээ хийд. Би бол Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн энэ бичлэгийг үзүүлэх байх дархан хэрэгтэй гэж тайлбарлав. За ёо. Тэгсэн чинь Америк нэгдсэн улсын дээчвэх 1974 оны 7 сард 5 сарын дараа гэсэн үг. Төрийн тэргүүн ийм давуу ирэхгүй гэж шийддэг. Ингэснээр ерөнхийлөгч Никсэн хүссэн ч хүссэн ч бичлэгтэй айлсыг шүүх байгууллагад өгдөг байхгүй. Ингээд бүтэн 2 жилийн турш Никсэн худлаа хэлж мэлзэж байсан тэр бичлэгээс тодорхойлжтэй. За ингээд 1974 оны 8 сарын 8-нд Ричард Никсэн албан тушаалаа орхиж байгаа зарласан. Тэр Цолмонбаатар 8 сарын 8-нд энэ постыг Watergate зочд буудлаас бичсэн юмарчтэй. За ингээд Ричард Никсэн албан тушаалаас огцорч. Харин түүнд Америк нэгдсэн улсын 38 дахь ерөнхийлөгч Джеральд Форд ууршилт үзүүлжтэй. Яаж байгаа? Тэгээд одоо манай Т3 дахыг 4 дахь бас уурчилдаг шүү дээ. Ингээ би нэг ууршлын авчтай мэлэн шүү дээ. За ингээд Watergate-ийн хэрэг эслэгдээ те Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Никсэн удаан хугацаанд мэлдэж байснаа хүлээгээд ард түмнээс ингээд ууршилгууч. Төрийн дэд албан тушаалтай харин 68 хүн энэ хэрэгт холбогдсон шүүхэрч шийдвэсэн. За энэ хугацаанд юу болсон гэхээр Вьетнамын дайнч тус өмнөд Вьетнам эзлэгдсэн ингээд нэгдсэн ус болж. Нэгдсэн ус болно гэж чинь сайхан зүйл. Аль дэглэмтэй байх намайг. Ямар ч гэсэн хоёр тасар нэгдвэл хамгийн гол нь гамшиг шүү дээ. Одоо хойд солонгос, өмнөд солонгос гэдэг нь тий. Ах дүүнэр л хоорондоо тасарч байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь одоо энэ хугацаанд үнэхээр улам толдоод шүү дээ. Хамгийн харамсалтай. Би ихтэй нэг л өдрийг хоёр солонгосыг нэгдэн гэдэгт итгэдэг юм. Тэгэхин тулд энэ Кимийн хаанчлал 3 дугаар үеийн хаанчлал одоо явагдаж шүү дээ. Энэ гол нь дуусах хэрэгтэй юм л да. За Вьетнам хэдий социалист улс болсон ч гэсэн нөгөө Дэн Сяопны тэр нөгөө бодлогыг өөрсдөө авч хэрэгжүүлчихгүй. Тэгсэн мэт социалист улс мөртлөө маш эргжүүлээд амар арчлалтай. Одоо хэдүүлээ бол зөндөл харлаа шүү дээ. Очоод ирнэ юм биш тийм. Нэг гоё эргжүүлээд тий. За тэгэхэд яг maaхан хэрэг Вьетнамаар аялах бол тэр Хошимин хотод байдаг тэр дайны музейг н ороор аимшигт. Зүгээр бүр уйлал гараад ирсэн те бид нар. Амраа бид нар очиж үзсэн шүү дээ. Амраа, зулаа, би өөрхийн цомо те. Бид хэд нөгөө тэр Хошиминаар тэр аялахад амраач нөөрих дайныг ерний түүхийг их сайн мэддэг, их задлж ярьдаг учраас бидэнд бүр маш их юм ярьсан. Тэгэл дайн л бити болоосоо гэж бодох юм бэл. Яг тэрэнд очих юм бэл. Тэгэд одоо жишээ нь монголчууд нөгөө Вьетнам хүнийг төлгүүд энэ төр гэж хэлдэг шүү дээ. Яг Вьетнамд очиод тэр дайны музейг нь үзээд энэ түүхийг судлаад энэ зовлон зөвхөн сая нэг л бүсгүйг ярьсан тийм цаана хэд хэдэн сая хүний аим байгаа шүү дээ. Энэ болгоныг үзээд тэр аим шиг мэдэрсний дараа Вьетнамын зүгээр ингээд дэрэгдүр зүгээр өнгөрч байгаа Вьетнам хүн болгоныг тэгж их бахархаж хард юм бэл. Ямар их зөрөгтэй ард түмэн,
ямар их оронжтэй, ямар их тийм зовлонгүй нэг туусан арт түмэн бэ. Тэгээд инээж байгаа Вьетнамгаар ингээл харахад инээмсэглэх бүрэн тий гоё эрэхтэй яг тэгж л бодогч ил. Тэгсэн ингээд 2 гаруй нэг одоо нэг 70-аад насны л бололтой нэг ингээд юм тараагаа явж байхгүй юу. Ингээд нэг урталтаа нэг юм яц энийг аваараа гэд. Тэгэхээр би буцаагаад нэг надад хитэн төгрөг би нөгөө дон гэдэг чинь Вьетнам мөнгө өгөх гэж яасан чинь амар уралжлаа. Тэгэхэд би үрслэг эцэн л яасан гэхээр тэр шууд хэлж байгаа юм. Би чамаас гуйлга байгааг. Би зүгээр энэ миний өөртөө энэ цаасыг аваад энэ нэг газрын танилцуулгая. Би энэний төлөө би цалин авч байгаа. Чи намайг тэ гуйлгач ингэж битгий бод гэд. Тэгэхэд би өөрөөсөө маш хэцсэн. Тэр дайнд гараалцсан ирвэсэн л та. 70 настай гэдэг чинь ямар гоё баян тарих вэ? Тий. За ингээд дайны хэрэгэн тойрон болон Ричард Никсон эдэр те хэрхэн огцорсон гэд ста хачаач юм ярьлаа. Баярлалаа цэнгэлээ. За баярлалаа. Сая тэгтээ нөгөө амьд үлдсэн охины тухай ярьж байна. Тэнд одоо нөгөө ар гэрээ алдсан, хайртай бүх хүмүүсээ алдсан. Ста үе мөчөө алдсан. Ямар их зовлон байсан бол тоо. За баярлалаа. Намайг энэ сэдвээр яриаггүй л үгнэ. Би ч одоо нэг юм мянгуудад авцдаг юм шүү дээ. Тэгээд маа ахаа сонсчихгүй тий. Гарцтай биш. Би анхудаа сонсож байгаа хэлээ. За шинжлэх ухааны таны мэдхүү Од Мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ Адрайнер нэвтрүүлгээ өргөлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн Од Мөндөр сувг, НТV телевиз, Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хос телевизээр хүлээн авч үзэж сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbe Shop-оос үрэтэ Wellbe зам өдөр бүр шинэ үрэтэ түлээ шүү дэмжиж ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр олцгоо баярлалаа. За баярлалаа зинглээ. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтах дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.